орнуудын их сурвалжуудыг үзэхэд Монгол, Мугаал, Мугаали, мөн их Монгол, Суу Монгол гэж 17 дугаар зуун хүртэл бичиж тэмдэглэсэн. Монголын газар нутгийг болохоор Монгол нутаг гэж нэрлэж байсан. Монголыг дандаа Моголстан ч юм уу ийм нэршилтэй Монгол, Дэвлэтийн Монгол ч юм уу ийм нэрээр янз бүр нэрлэж байна л да. Энэ өргөн дахны хэл бол Монгол, за тэгээд Монголиа гэдэг байдлаар хэвссэн байгаа. Олон хэлээр сурвалжууд тийм учраас уугуул нэр маань юу вэ? Тэрийг бодно шүү дээ. Тэрэндээ илүү ойр байгаагаар авал зүгээр юм уу? За ие төгсгөл газрын зураг дээр их байна. Газрын зураг дээр их олон удаа ие гэж бичсэн, Монголиа гэж бичсэн нь Монгол орон гэсэн утгаар бичээд байсан юм байна. Энэ улсууд тийм аргач байхгүй тэр үед Монгол улс гэж байгаагүй манжууд. Газрын зураг хамгийн хөгжсөн үе чинь энэ шүү дээ. Манжууд одоо өөрсдийнх нь газрын зургийг гадныхны их зөвлөсөөр зурулсан. Өрөндийнхэн ч хэрч одоо далай тэнгис эзэмшээд дэлхийн хэмжээний газрын зураг зурдаг болсон. Энэ сурвалжуудад байгаа зүйлийг ерөнхийд нь аваад үзэхэд хэлийн, нутгийн, хүн ардын, төр улсын бүгдийг Монгол гэдгээр нэрлээд гэхдээ ямар нэгэн тодорхой онцгийн том өөрчлөлтгүйгээр ямар тач сүүлийн 1000 жил бол энэ хэвээрээ нэрлэгдэж тэмдэглэгдэж ирсэн л харагдаж байна.